Hi guys. За өнөөдөр бид бүгдийн дуртай мөнгө хэмнэх аргыг зааж өгөх гэж байна. Тэгээ хэрэг болвол like, share, comment, follow мартваа. За та нар нөгөө нэг хоолой захиалахтаа яг юугаар захиалж ин мами тангаар захиалж байгаач. За тэгэх юм бол одоо Taobao жиндунгаар захиалж болдог болсон. Тэгээд Taobao жиндун дээр бүр илүү хямдхан байгаа. Тэгээ би та хэдэд яг яаж захиалдгийг одоо харуулъя. За одоо ингээд Taobao руугаа ороод Taobao дээр орохлоор нэг ийм юм байгаа. Энэ араа Shango Waimai энэ дээр дараал нараа энчээ гэд хоолнод байгаа. Тэгээд ер нь бол дөнгөж анх хэрэгжилж байгаа юмнууд амар хямдхан байгаа. Одоохондоо хямдрал нагаа. Тийм болохоор таад хурдан хэрэглээрээ. За тэгэнгүүт жиндун дээр бас адилхан. Энэ дээр нь болохоор жиндун мяосон гэд энэ чинь нагаа. За аашаа оронгот ингээд амар хямдхан байгаа зү бүр 18. Энэ хоёр одоо өрсөлдөд байгаа. Тэгээд Meituan одоо бол жоохон үнэтэй болчихсон байгаа. Тэгээд ийм Meituan байна. Тэгэнгүүтээ энээс гадна Ele.me-гаар бас эхэлж болдог тий. За мөнгө хэмнэхээс гадна бас ингээд яг ямар платформоос хоол захиалж болохыг би бас давхар заагаад өгчлөө. Тэгээ бүгдээрэнд нь таалагдсан байх гэж найдаж байна. Like, share